有一个地方很远很远，那里有风有古老的草原。 Уулсын дундас өндөрлөх Улаанбаатар хотын цайжнээ инх тайвны гүүр эгэл даруухан хөндлөсөн. Хятад Монголын найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болох үеэс Хятадын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо боссон олон барилга байгууламжийн нэг нь энэ гүүр юм а. Харин хоёр эргийг холбож тавьсан энэхүү баримл гүүр мэт хоёр сэтгэлийг нэгтгэж ойртуулдаг гарт баригддаггүй гүүр гэж бас бий. Тэр бол сэтгэлийн гүүр, зүрхний холбоо. Хятад Монгол хоёр орны бат бэх барилга байгууламжийн сүрэн дээр босгосон ард түмний нөхөрлөлийн гүүр өнөөг болоход тэнгэр багамд нь солонгорч ховь заяаны цогцын нэгдлийн бүтээн байгуулалт эд хийгдэж байгааг дурдахад үнэхээр таатай. Эдийн засгийн хамтын ажиллагаанаас технологийн солилцоо, экологийн хамгаалтаас хүмүүнлэгийн тусламж, эрдэм боловсролын нэгдлээс урлаг соёлын харилцаа хүртэл энэхүү ховь заяаны цогц нэгдлийн гүүр улам өргөжиж, орон зайн хязгаарыг давж, хоёр орны иргэд хоорондын итгэл сэтгэлийн гүүр болж сөндөрлөж байна. 我来自中国山东。从我个人的这个专业角度来讲的话，我认为蒙古国的它的蒙族舞蹈还是比较原汁原味的。这也是吸引我的这一个地方。然后来到这，去了大草原之后，我也跳了跳，跟着音乐跳了跳，确实身临其境的感觉，确实要比在课堂上要更真切一些。然后对于我自己的感觉，这个灵感的迸发也是有很好的一个体验嘛。 Хятад Монгол хоёр орон түүх соёлын нэгт харилцаатай хөрш орнууд учраас бие биеийнхээ соёлыг сонирхон сурж судлахыг зорддог хөөе мэтийн оюутнууд тоо тоомшгүй олон бий. Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны дараахан буюу 1952 оноос хоёр орны иргэдийн дунд боловсролын солилцоо хийх нэгэн гүүр сүрэн тавьж эхэлсэн. Энэ гүүр 1998 онд байгуулсан хоёр улсын дээд боловсролын зэргийг харилцан зөвшөөрөх тухай гэрээгээр сүрэн бүхэлсэн бол 2000 оноос хэрэгжиж эхэлсэн Хятадын буцалтгүй тусламжаар Монгол оюутнуудыг сургах хөтөлбөрөөр тулгуурaan бэхэлсэн байдаг. Яг одоогийн байдлаар нийт оюутнуудын маань баг 80 илүү хувь нь яг дунд тулсаас ирсэн оюутнууд байж байна. Тэгэхээр бидний нэг одоо энэ боловсролын системд бас гаргасан бидний нэг тэргүүлэх давуу тал бол бид хичээлийн дөрвөн улирлыг үндсэндээ бүрэн утгаар нэвтрүүлж байгаа. За дунд тулсаас үндсэндээ 43 яг өнөөдрийн байдлаар бол доктор профессор багш нартай ингэж хамтран ажиллах гэрээ байгуулад яг хичээл орох цаг үед нь урилгаар ирж ажиллаулдаг. Энэ одоо ялангуяа 14 оноос нааш та шийдэмэн тэргүүлэгч Монгол улсад одоо төрийн ээлжилт хийснээс нааш нөлөө хоёр улсын соёл урлагийн солилцооны шин чагуун нөөсөн юм а. Тэр үеэс эхлээд үний хоёр улсын хүмүүнлэгийн харьцаа ихээр хөгжиж харилцаа одоо оюутны явуулах өрдөм шинжлэгээ солилцоо хийх гэмтийн арга хэмжээ олширч өнөө дотор бол үний олон гол одоо боловсролын талд бол оюутны харилцаа явуул суралж байгаа их олширч байна. 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын 6600 гаруй иргэн болон бүгд найрамд Хятад улсын 3000 гаруй иргэн энэхүү гүүрээр хөрш орондоо хурч мэдлэг эзэмшиж байгаа гэх мэдээллийг харахад үнэхээр бахархалтай байна. 我在蒙古工作了8年多，在这个过程中，我见证了蒙古的中文教育的蓬勃发展。这一些年出现了一个中文热，随着我们孔子学院这个建立，中文课程的增加 ，HSK 考试的这个组织，蒙古的学生他们感受到了更多的这个中文学习资源。 也体会到了我们这个中文考试的这个高水平。
值此中蒙建交75周年之际，我祝两国友谊蒸蒸日上，芝麻开花节节高，祝两国人民的友谊万古长青。 Хятад Монгол хоёр орны найрамдалт харилцааг бичгээр баримтжуулсан түүхэд 75 жилийн хугацаанд хоёр орны хоорондоо тоомшгүй олон зам тавигдаж, цонх бүтээгдэн гөөр баригдсан. Саахалтыг зарсан зам, сэтгэлийг холовсон гөөрийг хоёр ард түмэн алхамаар хамтдаа хичээн байгуулсан учраас өөрд нуршгүй бат, уянтай хагаршгүй мөнх байх учиртай.